тухайн үеийн бүртгэлийг бий хийж ирсэн. Тэгээд энэ бол зөвхөн тэр харганы ус компани биш, тухайд энэ зарим барилгууч баригдаагүй байсан. Улсын бүртгэлийн тухай 2018 онд бүртгэжсэн барилга. 2018 онд барилга байгууламжийг барьсан барилга байгууламжийг бүртгэх дүрмээр 3600 м кубаас дотгошоо буюу 515 м квадратаас доошоо хувийн барилга байгууламжийг улсын комиссаар оруулахгүй. Тэр хүний хувийн саналыг үндэслээд бүртгэнэ гэсэн бүртгэлийн дагуу журмынхаа дагуу би энэ байгууламжийг бүртгэсэн. Энэ байгууламжийг бүртгэсний дараа энэ байгууламж хийм цэвэрлэгээ байна уу, савн байна уу, ямар нэгэн барилга байгууламж баригдахын дараачийн тэр байгууллагуудын эрх үхий албан тушаалтнууд байгууллагын үндэслэлээр энэ барилга байгууламж ингээд явдаг. Тэгээд улсын комиссийн актгүй гэдэг. Энэ хэрвээ тухайн үед цэцэрлэг хэлбэрээр юм уу олон нийтийн хэрэгцээний зориулалтаар баригдсан барилга байгууламж бол ерөнхий аудит активитийн даалгавар гарч ээж тэгээд энэ бусад шим ус онцгой байгууллагуудын дүгнэлт гарсны дараа энэ барилга байгууламжийг барьж байгуулад тэгээд засаг даргын захирамжаар газар зохион байгуулалтаар өмчлөлийг биш эзэмшилж шилжүүлж баригдсны дараа бид нар тэр бүх материалыг хүлээж авчиж бүртгэх ёстой. Тэгтэл энэ барилга байгууламж чинь зөвхөн харганы ус компани хүү яриад байна. Тэгтэл яг улсын бүртгэл дээр зөвхөн иргэн алтан цэцгийн нэг хөв байгууламж байгаа байхгүй юу? Тэр квадрат метр дотор байгаа. Энэ барилга байгууламж ингээд цэцэрлэгийн барилга байгууламжаа бүртгэх юм бол тэр бусад бүх байгууллагуудын дүн шинжилгээ гарсны дараа бид нар улсын бүртгэлдээ энэ олон нийтийн зориулалттай барилга байгууламж гэж бүртгэж авах ёстой. Тэгээд энэ инх чаргал өмгөөлөгч бас сэтгүүлч ингээд яриад байлаа л да. Тухайн бүртгэгч ямар хариуцлага өгөх вэ гэдэг. Тухайн бүртгэгч хэрвээ энэ гэмтгэрийн шинжтэй бус үйлдэл гаргаад энийг буруу бүртгэсэн байх юм бол төрийн албаны тухай хуулийн журмын дагуу хариуцлага хүлээх ёстой шүү. Тэгээд энд би оролцогчийн зүгээр иргэн гүнийхээ хувьд бас хэлчихье. Энэ та нар ерөөсөө сонсголд оролцож байгаа хүмүүс зохион байгуулж байгаа иргэд энэ хариуцлагч байхгүй бид нар энэ өнөөдөр яриад яах юм. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ яг гол хүмүүсээс асуулт хариулт авахаас биш энэ ингэж удаж штэ. Одоо хэрвээ энэ ерөнхий архитектур сууж байгаа бусад байрлал онцгой сууж байгаа чаддаг хүмүүс нь болно болохгүй гэдгээр хэлчихэлтэй энэ дээр. Нэлцээгээд энийг олон дахин хэлээд байх ямар шаардлага байгаа штэ. Болох гэдэг эсвэл зүтгээд байгаа юм уу? Эсвэл болохгүйгээ зүтгээд байгаа юм уу? Тий, энийг бол тэгээд хөв иргэнийхээ үднээс бас хэлэхэд энэ бол болохгүй асуудал шүү. Наач урцгарч байхгүй, наач наадалт нь барилга байгууламж баригдаж байгаа. Ер нь цаашдаа тэгээд энэ барилга байгууламж хөвийнч бай, албаныч бай бид нар бариад ирсэн нөхцөл улсын бүртгэл болвол тэр объектыг л бүртгэх ёстой. Тэрний дотор ямар үйл ажиллагаа явуулах нь тэр дараачийн байгууллагуудын эрх үйл ажиллагаа явагддээ шүү гэдгийг л хэлчихье.